Сайн байцгаана уу, Бамби TV байна. Ингээд энэ удаагийн та бүхэндээ товчлон хүргэх цуврал бол жүжигчин Паквайны гол дүрсэн тоглож буй голлайн цуврал юм. Энэхүү цуврал нь гэмт хэрэг, триллер, драм төрлийн цуврал бөгөөд нийтдээ 10 ангитай. Оногт 2 цэгцэгдэж байгаа. Ингээд эхний 2 ангийн товчлолыг хүргэж байна. Кино эхлэхэд гол дүрийн эмэгтэй бороотой өдөр машин барин хин нэгэнтэй уцаар ярьсаар харагдана. Уцаар ярьж буй хүн нь түнд их л урлсан аятай. Чамайг хинч байсан заавал болж наа машиныг чинь авахтаа л нэг авандаа гэж зандрангуйлж байхад тэр эмэгтэй их л айж төгсөн харагдах бөгөөд машины авчааны хэсэг авсан мэт зүйл харагдаад энэхүү үзэгдэл солигдно. Киноны дүрслэл солигдож нэгэн хаалганы хонх дарахад гол дүрийн эмэгтэй сэрэн хаалгаа онгойлгоно. Хаалганы цаанд байрны эзэн эмэгтэй байх бөгөөд найз залууг нь байгаа эсхийг асуугаад сүүлийн 3 сар түрээсээ огт төлсөнгүү яаралтай найз залуудаа дамжуулаад хэлээд өгөөрэй л гэн. Найз залуу руугаа залгах боловч утсан унтраастай байсан бол холбогдож өрөөсөж чадсангүй. Мессеж үлээгээд орхилоо. Ингээд ажил руугаа явж байх замдаа юм худалдаж авах боловч картыг ашиглах боломжгүй болсон бай. Картынхаа үлдэгдлийг шалгаад үзтэл Тигван үлдсэн байлаа. Дүрийн эмэгтэй Ким Хэжүүг нь онгоцны бодлын ачаа шалгах хэсгийн туслах ажилтан. Харин түүний найз залууг Ид Уян гэх бөгөөд туслах хэсгэгч. Хэжүүд Уянтай уулзахаар онгоцны бодол дээр хүлээн. Уяны хуваард нислэг газарсан ч тэр гарч ирсэнгүй. Дарга нь Хэжүүг дуудан түрүүн өөрийг нэг хүн хайж ирээд авах ахна гэж хэлсэн ч сэжигтэй санагдаад тийм хүн байхгүй гэж хэлээд явсан гэдгээ хэлнэ. Хэжүүч талархснаа хэлж ахиж ирсэн ч намайг энд ажилдаг гэдгийг нууцлаад өгөөрэй л гин. Дугян Тайландд байх бөгөөд мөнгө хүлэгчид түүнийг олоод хүрээд ирнэ. Хэжүүд Дугянаас дуудлага ирж гэртээ байгаа л хэрэгтэй зүйл аваад яаралтай цогт гэж хэлээд буцаа тасалж хав. Хэжүү яран юмаа бэлдэж байтал хүмүүс хүрээд ирэхин тэр шүү. Цүнхээ аавн балконоор өрсөж арай гэж цогтож чадна. Найз залуугаа залган юун хүмүүс болох талаар яагаад мөнгөний асуудал орчихсан гэдэл асууж эхлэхэн тэр. Дугян өнгөрсөн жил найзуудтайгаа мөрөдөө тоглоомын газар орж мөнгө алдчихсан гэдгээ хэлнэ. Хэжүү цуглуулсан мөнгө байгаа өрчин хэд юм бэ л гин. Дугян сая улзаа төлчихсөн эндих асуудлаа зохицуулчихсан. Санаа зовлтгүй. Маргааш улсяа л гин. Мөн маргаашийн каргогоор ирэхнийг ачаад онгоцны шалган дээр бичлэн шалгаад хэрвээ ямар нэг юм гарч ирвэл аргалаад өгөөрэй л гин. Хэжүүж аргагүй ирэхэн зөвшөөрнө. Амрах хуваартай байсан ч өөр хүнтэй ээлжээ солиод ажиллахаар ирлээ. Хэжүүгийн ажлын үүрэг бол компьютер дээрх ачааны сканер хэсэг жижигтэй бараа илэрвэл бусадаа дамжуулан хэлэх. Дугяаны хэлсэн бараач ирлээ. Авсны хайрцаг байх бөгөөд маш хүнд харагдана. Хэжүү хяналтын дэлгэцийг харан маш их гайхаад металл илрүүлэгч дуурав. Дарга нь яагаад дуурсан талаар асуухад бэхлэлтийн бүсний металл байна гэж худал хэлээд аргалаад өнгөрнө. Дарга нь нэг их зүйл асуулгүй шууд л нэвтрүүлчихв. Авсыг хариуцсан хүмүүс нь хар машинд ачин хөтлөхөн тэр. Сонирхолтой Дугян тэр машины уур судал сууж байхын тэр. Гэнэт Дугян буу гарган ирж жолоочд тулган хамгаалтын машинуудаас салан үүр замаар явна. Хэсэг явж байгаа жолоочийг хөөж булган машиныг аваад явчихан тэр. Дугян мөнгө хүлэгч рүү залган өөрийнх нь бүх өрийг цариулаад мөн 10 тэрбумыг бэлгээр шүн дунд гэхэд бэлт гэж зөвтгөлөн мөнгийг шалгасны дараа машины байршлыг хэлж өгнө гэж тохиролцсон. Мөнгө хүлэгчийг хичээл гэх бөгөөд хичээл цагдаагийн газар дах холбоотон лугаа залган Дугяны утасны байршлыг тогтоолгохоор болно. Ингээд шүн олж Дугян Хэжүүгд нуугдаж буй газар лугаа дуудана. Хэжүүд шинэ утас өгөөд одоо хүнтэй уулзчаад залгах юм бол энэ машиныг хэлсэн газарт нь аваад хүрээд ирээрэй. Хэрвээ хэрэг бишдэх юм бол энэ утсыг хаяад машиныг аваад хаашаа чамаагүй зүгтаарай гэж хэлнэ. Хэжүү бүхнийг мэдхийг хүсэгч Дугян энэ ажлаар бүтчих бол хамтдаа Франц явж бүхнийг шинээр эхлүүлье гэж амлалт өгөөд яваад өгнө. Дугян төв зам дээр гарan яран алхаж байтал гинэт хар машин хамаг урдаараа ирж мөргөд Дугян маш гол шидэгдчихв. Мэдээж энэ машины жолооч нөгөө мөнгө хүлэгч хичээл байхын тэр. Хичээл эргэн тойрныг нэгжээд машиныг яаралтай ол гэж хүмүүстэй тушаана. Хэжүүж энэ бүхнийг холоос харж гад их л балмагдан уйлсаар машин руугаа буцангуун. Машин дотор уйлаа сууж байтал Хэжүүгийн утсан дуудлага ирэхэн тэр. Энэхүү дуудлаганд Дугян байх бөгөөд Хэжүүг яаралтай зүгт үнэхээр уучлаарай гэж хэлээд утсан тасарч хав. Хичээл Дугяныг үхсэн эсхийг шалгахаар ирээд Дугяны керманд байсан утсыг нь авчихв. Жолын хүмүүс машиныг хайсаар машиныг жолоодож байсан залуу машиныг олоод очиххан тэр. Машин төвжээтэй байсан тул түлхүүрийг нь Дугянд байна уу гэдгийг шалгуулахаар бусадтайгаа холбогдно. Хичээлч Дугянд түлхүүр байхгүй машин дотор хүн байна гэдгийг нь мэдчихнэ. Машины шилийг хагалж эхлэх бөгөөд Хэжүүж машиныг асан дайрахын дээрээ шууд л зүгтав. Зүгтааж байхдаа хичээлийн машинтэй мөрөлдчихэн тэр. Нэг юм ухаан ороод машинаа барин зүгтааж байтал хичээл гинтэл гарч ирж үсрээд машины дээр гараад зүгтчихнэ. Хичээл хоёр гараараа ачаанаас барьж байсан тул машины уур шилийг толгоогоороо мөргөж эхлэн. Азар замын залгаад хар тонслон хичээлээс салж чадна. Хичээл яг л улаарсан ууртай бох шиг харагдаж байлаа. Ингээд киноны эхлэл хэсэг рүү ирнэ. Хичээл Хэжүү рүү залган машиныг л авчираад өгчхөл Дугянтай тохиролцсон байсан мөнгөө өгөө л гин. Хэжүүж уцыг шууд л цонхороо гаргаж шидчихв. Хэжүү явсаар хаагдсан хуучны хүн гарц дээр ирэх бөгөөд өөртөө зүгтхийг хүссэн хуучны хар бараан зүйлээ эргээд ирж эхлэдэ гэж хэлэн бага насны дурсамжаа будна. Түүний дурсамжинд бага насны хүү охин хоёр энэхүү
түнэлийн гадаа зогсож байх бөгөөд охин нь нохоогоо хайн түнэл рүү орхон тэр. Хүн гүйж яваа талраа томоос том ухсан нүхэнд унчхан тэр. Ингээд хээжүүд түнэлээр машина барин явсаар замын төгсгөл машиныг орхон явна. Явж байх үедээ гинэт дугяаны хэлсэн бараг л өөртөө аюулгүй байлгах юм бол хэн ч яаж чадахгүй гэж хэлснийг санаад авсан дотор яг юу байгааг олж мэдхээр буцан очино. Тээжийг нээж авсыг онгойлгоход авс дөрөнд том алтан гулмаа байхан тэр. Ингээд нэгдүгээр анги тусна. Ингээд хоёрдугаар анги эхлэхэд нөгөөх нүхэнд унсан бага насны охиныг ээж нь болон түүний найзууд олсон байлаа. Энэ охин бол хээжүү. Ээж нь түүнийг үргэлжил нүд үзүрлэн. Төрөх ёсгүй байсан юм гэж байнга л хад үзэн. Тиймээс ээжигээ авгыг тэгж дуудана. Ээж нь мөнгө олдох юм бол Голланд гих алдартай буудлын мөрөөдөө тоглоомын газар очин охины алдчихдаг байв. Нэгэн өдөр тэр хоёр гэрлүүгээ автобусаар явж байхдаа хээжүү сургууль сурмаар байгаагаа хэлнэ. Ээж нь түүнд дараа жил Сөүл рүү нүгээд тэндээ шинэ амьдрал эхлүүлж шинэ сургуульд орцгоё гэж амлал өгнө. Гэтэл тун удалгүй мөнгөний төлөө ламбард ажилладаг эртээ гэрлэн тэндээ үлдэцгэн. Энэхүү хээжүү нэгэн хэвийн уйдгартай амьдралаар амьдарсаар нэг л мэтгэд авлах сургуулийн сурагч болсон байв. Тэдний ажилладаг ламбар шөндөө мөрөөдөө тоглоомын газар болон хувирах бөгөөд хээжүүч тэнд ажиллана. Хээжүү энэ газарт үлдэх юм бол ээж шиг амьдрахаас өөр аргагүй болох тул эндээс явахын тулд бүхий л мөнгөө хадгална. Цуглуулсан мөнгө нь юунд ч хангалтгүй байх тул амралтын өрөөнд дэх төгжээтэй шүүгний кодыг тайлах гэж өдөр бүр л оролддог байв. Эцэст нь нэг юм кодыг нь олж голгож үцхэд дотор нь дүүрэн барьцаан тавьсан үнэт хэдлэл байх нь тэр. Ээжийнх нь нөхөр мөрөөдөө тоглоомоос гадна хүмүүст мөнгө зээлдэг байв. Түүнийг өрөө төлөхгүй байгаа хүнийг зодож байхад нь хээжүү харцхан. Хээжүү амралтын өрөөнд хичээлээ хийж байгаад унтаад төвчсөн байв. Тэл өрөөнд нь ээжийнх нь нөхөр орж ирээд түүнийг бие түрж эхлэх нь тэр. Хээжүү шууд л түүнийг түлхэгч тоог шинжгүй ахин ойртоход нь ширээний гэрлэр толгоорон зохин шууд л гараа зүгтаачав. Ингээд нийтийн утаснаас ээж рүүгээ залсан ийм аратантай хамт амьдарч байхаар хамтдаа зовтыг гих боловч ээж нь түүнд мөнгөгүй байж хайчих юм. Тэглээж би чиний ээж биш гэж хэлээд уцаа тасалчихна. Ингээд киноны үзэгдэл солигдов. Хээжүү ажилдаа ирсэн байх бөгөөд цагдаа руу залган дугяаныг яаралтайгаар имлэг рүү хүргэсэн гэдгийг лавлахаас олж мэднэ. Ингээд имлгүүд рүү залган дугяаныг хайж байтал хамт ажилладаг хүн нь ирж хяналтын камер шалгах өрөөнд бүгдийг нь яаралтай цугуул гэж хэлснийг дамжуулан хамтдаа явцгаана. Дугяаныг хайж цагдаа нар ирсэн байх бөгөөд өчигдрийн авсны хяналтын бичлэгийг үзээд хээжүүг яагаад дээш нь мэдэгдээгүй талаар асуухад дарга нь зөвшөөрөл өгсөн гэдгээ ч хэлнэ. Бичлэг дээр авсны дотор тал яг юу байсан гэдэг нь тодорхой харагдахгүй байлаа. Хээжүү дугяан хоёрын харилцааг ажлын газрынхаа огт мэдэхгүй тул хээжүүч цагдаа нарт дугяантай мэдлэг төдийл харилцаатай гэж хэлнэ. Энэ үед дугяаны хүргэсэн имлэгийн мэдээлэл цагдаа нарт ирж тэд яараа явцгаа. Хээжүүч түүнийг аль имлэгт байгааг олж мэдэв. Дарга нь хээжүүг дуудан уулзаж хэрвээ дугяан амьд үлдэх юм бол хэрэг томорч бид бүгд том асуудалд орно. Тиймээс өнөөдрийн ажлаа тусгаад маргаашнаас ажиллаа ирэх хэрэггүй. Халагдах хүргэлээ өнөөдөр биччихээд яваарай гэж хэлээд яваад өгнө. Хээжүү имлэг дээр иртэл дугяаны асран хамгаалагч гээд хичоолыг совлогч дуудан уулзаж байх нь тэр. Дугяаны хагалгаа амжилттай болж энгийн өрөө рүү шилжүүлсэн ч доогоор уулзах боломжгүй гэдгийг нь хэлнэ. Хээжүүч түүний хэн гэдгийг санамгцаа шууд л гараа зүгтааж авав. Шүн дунд болж хээжүү нууцаар дугяаны өрөөнд орж ирэх нь тэр. Дугяан чудлгүй ухаан оров. Хээжүү цагдаа нарт мэдэгдэцгээе гэх боловч дугяан мөнгө хүлэгчдийг маш аюултай хүмүүс учраас болохгүй л гэн. Хээжүүч машиныг хаана нуусан гэдгийг хэлж дотор нь 10 кг-ийн алтан гулмаа 100 ширхэг байсан гэдгийг ч хэлнэ. Дугяан авсан дотор байсан зүйлийг хард амих гэж бодож байсан тул ихэд гайхах нь тэр. Ингээд маш их хэмжээний алтны талаар мэдсэн дугяан хээжүүд хууль бусаар бараа оруулж ирсэн ч алт гэдгийг нь мэдэхгүй бол маш бага ял өгнө. Дав заллаад аль болох эрт суллагдахыг оролдох болно гэж хэлнэ. Тиймээс суллагдал үхэлтэд тулгарсан ч өөр хинээнд хэлэхгүй байцгаая гэж торлцсон. Дугяан хээжүүд алтыг хонглын газар дор нууж авсыг нь шатаагаад машиныг хуучин нууж байсан газарт тавиад урууны хийг бүгдийг нь арилгаарай гэж хэлнэ. Хээжүүч бүгдийг нь хэлснийхэн дагуу хийн. Хичоол дугяаны өрөөнд орж ирж уулзсан. Дугяан түнд хуучин тохиролцсныхоо дагуу мөнгийг данс руу шилжүүлээд мөн гадаад руу зүгтаалгаж өгвөл бараг хаана байгаа гэдгийг хэлж өгнө гэх бөгөөд хичоолч ихэд уурлан хутга тулган сүрдүүлж бараг л оюлуудыг нь задлах шахна. Азар гадаа цагдаа нар байсан тул тэдний уулзал ингээд дуусна. Хээжүү ээж дээрээ ирсэн байлаа. Шинэ ажил олтлоо хэсэг хугацаанд хоноглох газар хэрэгтэй болсноо хэлнэ. Явснаасаа хойш анхудаа иргэн эрт байгаа нь энэ байлаа. Ээж нь нөхөртөө зодуулж амьдсан хിവэр байгч. Хээжүүгийн ядарсан царай шороотой хувцсыг нь хараад хаана юу хийж яваа юм гэд ихэд санаа зовж түүнийг ломбардны амрах өрөөнд амьдарч болно гэж хэлнэ. Дугяаны өмгөөлөгчийн төлбөр хээжүүгийн амжиргааны зардалтыг мөнгөний хэрэгцээ их байх тул тэд нэг гулмайг авч үлдсэн байлаа. Ингээд тэр гулмайг мөнгө болгон солиулах арга хайж эхлэн. Мөн дугяан хээжүүд иргэн хамтаа болохоро бүх гулмайг зараад хаашаа чамаагүй явж амьдралаа шинээр эхлүүлье. Энэ бол ахиж хизээч бидэнд олохгүй боломжоо гэж хэлсэн бай. Цагдаа нар нуусан машиныг олох бөгөөд дотор нь хоосон байна гэдгийг
гэдгийг Хичоолд мэдэгдэнэ. Хичоол машиныг жолоодож байсан Үгийг дуудаад машиныг алдсан хүн нь чи, олсон хүн нь чи гэж сэжиглэн дотор нь хэн байсан талаар шууд л асууна. Үгийн цонхны тэннээс болоод сайдаар харж чадаагүй гэдгээ ч хэлнэ. Хичоолж төвчлгүй шууд л хүч хэрэглэн Үгийн чихэнд нь хутга тулган хүннийг хэлэхгүй болж чихийг чинь огцон шүү гэж сүрдүүлнэ. Чихийг нь тусаж эхлэвч Үгийг үнэхээр юу ч мэдэхгүй юм шиг байсан тул арилж үзье хэлээд хөөгөөд явуулна. Хээжүүгийн ээж ажил дээрээ ирсэн байх бөгөөд Хээжүү гулмаагаа цонглон хаашаа ч юм гараад яваад. Үгийн машинаа жолоодсоор Хээжүүгийн ээжийнх нь ажлын гадаа хүрээд ирхэн тэр. Үгийн Хээжүүгийн ээжтэй яриа өдөн энэ хавьд хуучин амьдардаг байсан юм аа. Намайг таньж байна уу гин. Мөн Хээжүүг сөүл явсан гэж сонссон эргэж ирсэн үү гэж асууна. Хээжүүгийн ээж үгүй л гин. Хээжүү газруудаар орон алтны үнийг судална. Хээжүү багтан сайн ханддаг байсан ээжийнхаа найз дээр очин уулзаж мөнгө асуух бөгөөд ээжийнхээ хор тавдартай гэдгийг олж мэднэ. Мөн эмчилгээ хийх мөнгө байхгүй тул хагалгаанд орохгүй байхаар шийдсэн гэдгийг нь Хээжүүд хэлнэ. Үгийн Хээжүүг хайсар байгаад олж ирээд бас л таньдаг мэдчүүжилнэ. Хээжүүч нүүр угуулгүй автобусанд суугаад яваад өгөө. Хээжүү түүний хэн гэдгийг таньсан байлаа. Ингээд Хээжүү ламбар дээр буцан ирэхэд ээжээс нь үнэт идэл худалдаж авдаг хүн ирж гисэн байхан тэр. Түүнийг гарч явхад нь очин уулзаж алтан гулдмаа хідээр авах вэ гэд асууж. Тэр хүн шууд л одоо байгаа юм уу? Хэр том юм гээд цүнхрүүн дайрхан тэр шүү. Алттай цүнхээ алтхын даваан дээр Хээжүүд нулимс сасруулагч байсан тул нүдрүүн цацан арай гэж цугтад. Ингээд Хээжүү ээжтэйгээ уулзсан мөнгөний учрыг яаж иж байгаад олчих нь маргааш хам дэмлэг явъя л гэд. Ээж нь хагалгаа илгээд хэдэн сар илүү амьдрсан ч эцэст нь үхэхээс хойш имлэг явахгүй л гэж хэлээд гэрлүүгөө яваад өгнө. Хээжүү унтах гэж хөвтөж байгаад хин нэгэн гадна хаалганы цоожийг онгойлгон орж ирж байна гэдгийг сонсон. Энэ хүн нь Үгийн байх бөгөөд ламбардны булан дохоог шалгаж яваад Хээжүүгийн унтаж байсан өрөөг олоод ороод ирхэн тэр. Хээжүү шууд л буу тулган. Үгийж тэр авс чинь дүүрэн хар тамхи байсан. Мөнгө болгож чадахгүй юм чинь хаана байгааг нь хэлж хээл гин. Хээжүүч хөдөлгөл юм бол буудан шүү гэж хэлэхч Үгийн шууд л дайрч бууганд болахад буу нь хурамч байж таарна. Ингээд тэд ноцолцсоор Хээжүү сүүгэн цөхөгдөөд газар тунчхан. Үгийн Хээжүүгийн цүнхийг олоод дотор нь байх алтан гулмайг харцхан тэр. Харж буй зүйлээ итгэн ядан байх бөгөөд Хээжүү босч ирэн гольфын тэрхүүр түнлүү талайн 2 дугаарыг тусна. Ингээд цаашаа тэдэнд юу тохиолдох бол лайк, subscribe дарж комент бичин биднийг дэмжээрэй. Дараагийн 2 ангийн төвчлөлөөр иргэн уулзлаа. Түр баяртай.